мэндийн байгууллагын 2023 оны статистик мэдээлэлээр 173 оронд 330 мянган улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнээс за 178 оронд 341 мянга гаруй с ичгтэй тохиолдол бүртгэгдэж 200 мянга гаруй нь бол батлагдсан байна. Монгол улсад 2024 оны 7 дугаар сарын 31-нд улаан бурхан өвчний эхний тохиолдол бүртгэгдэж лабораториор оншин батлагдсан. За энэ сарын 19-нд Баян Улгийн аймагт улаан бурхан өвчний батлагдсан тохиолдол 4 тохиолдол бүртгэгдсэнээр улсын хэмжээнд улаан бурхан өвчнийг батлагдсан тохиолдол 12 болж бүртгэгдсэн байна. 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар улаан бурхан улаануудын эсрэг нөхөн нэмэлт дархлаажуулалт нийт өссөн дүнгээр 6145 хүнийг хамруулад байна. За улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалт улс орон даяар нэмэлтээр хийгдэж байгаа. За тэгэхээр эцэг эхчүүд асран хамгаалагч нар хэрвээ товлын дархлаажуулалт улаан бурхан улаануудын эсрэг вакцинд хүүхдээ 9 сартаа 2 настаа хамруулаагүй тохиолдолд нэмэлтээр улс орон даяар энэ дархлаажуулалт хийгдэж байгаа энэ тохиолдолд хоцорсон хүүхдүүдэд хамруулахыг эрүүл мэндийн яам, халдварт өвчин судлалын үндэсний төв, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс та бүгдэд анхааруулж байна.